Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдв аав ээжийнхээ ачийг хариулъя. Хичээлийн зорилго нь аав ээжийнхээ ачийг хэрхэн яаж хариулах талаар мэдэж авнаа. Хүүхдүүд ээ, зургийг ажиглаарай. Ямар утга санаа илэрхийлж байна вэ? Сайн байна. Тэгвэл хүүхдүүдээ та нарын ээжийнт нь ач юу вэ? Намайг төрүүлж өсгсөн. Сайн байна. Үргэлж намайг дэмждэг. Сайн байна. Намайг бүхнээс илүү хайрладаг. Бусдаас намайг хамгаалдаг. За, сайн байна хүүхдүүдээ. Та нар аав ээжийнхээ ачийг хэрхэн хариулж чадна гэж бодож байна? Байнга хүндлэнэ. Ээжийнхээ үгэнд орно. Ээждээ туслана. Хичээл номоо сайн хийн. Том болоод аав ээжийнхээ ачийг хариулах. Хүүхдүүдээ, багш нь дараах ихийг уншиж өгье. Анхааралтай сонсоорой. Сэдв: ээжийнхээ ачийг хариулах юмсан. Би ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж боддог боллоо. Ингээд би бууз хийх гэтэл тогоондоо ус хийлгүй буузаа жигнээд бөөн утаамай болов. Бас намайг нэг удаа сургуулиас шагнахад ээж маань их баярлав. Харин ээжийнхээ ачийг хариулах талаар юм хэлсэнгүй. Ээжийнхээ ачийг хариулах тийм ч амар ажил биш бололтой. Зун сумын бүх айл хонио ээлжлэн нослох болов. Ээж халуун өдөр өдөржингөө хон нойсулж ядарч туйлдсан байлаа. Тэр зүүн талынхаа орон дээр суугаад ёх балах цай байна уу гэдэг юм байна. Байлгүй яах вэ? Би хар цай чанаад тавьчихсан гэд гэрийн сүүдэрт хүргэсэн дангата цайгаа авч ирлээ. Ээж тэр хар цайнаас 2 аяга залгилаад овоо шүү миний хүү. Ийм л ухаантай хүү шүү дээ. Сайхан цэл хүүтэн цайтай сууж байх юм гэж ээж нь сансангүй. Миний муу бор бандч ээжийнхээ ачийг хариулж байна даа гэж билээ. Ингэж би ээжийнхээ амнаас анх удаа өөрийнх нь ачийг хариулж байгаа тухай сонсоод гайхсан билээ. Оройн би эмээгэндээ очиж энэ тухайгаа ярихад эмээ миний толгойг илбэн хүний тус багддгүй юм хүү минь. Багч гэсэн сайн үйл бүтээж сайхан ажил хийж хүнд тус хүрэж байвал ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр гэж билээ. Хүүхдүүдээ, ихтер юуны тухай гарч байна? Сайн байна. Тэгвэл хөдөөлөө асуултанд хариулъя. Хүү юу хүсдэг байсан бэ? Ээж дээрээ очихыг, ээжийнхээ ачийг хариулахыг, ээждээ баярлалаа гэж хэлхийг. Сайн байна. Ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж хүсдэг байсан байна. 2 дугаар асуулт. Ээжийнхээ ачийг хариулах гэсэн хүүгийн хүсэл юугаар илэрч байна вэ? Цэгийн оронд хүүгийн хийсэн үйлийг бичээд үг, үйлдэл, сэтгэлийн аль нь болохыг тохируулан харьцуулаарай. Үгээр ээжийнхээ ачийг хариулъя гэж боддог байсан. Сэтгэлээр хар цай чанж тавьсан. Үйлдэлээр яасан юм бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? Сайн байна. Хүү сургуулиасаа шагнал авсан байх нэ.
Хүүхдүүдээ хүү ээжийнхээ ачийг хариулж чадсан болов? Та нар юу гэж бодож байна? Тийм бол ачийг нь яаж хариулсан бэ? Сайн байна. Дараах даалгаврыг уншаад аав ээжийнхээ ачийг хариулахад хамаарахыг нь зөвөөр тэмдэглэнэ үү? Гэрийнхээ ажил туслах мөн үү хүүхдүүдээ? Мөн байна. Өөрийнхөө өрөөг цэвэрлэх. Сайн байна. Бас орхон. Эрүүл байх. Үгэнд нь орох. Зөв байна. Суралгаа ахиулах. Гэрийн даалгавраа байнга хийх. Сайн байна. Биеийн тамир урлагийн амжилт гаргах. Зөв байна. Уурлуулахгүй байх. Орхон байна. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээ дүгнцгээе. Аав ээж маань бидэнд хариулж баршгүй их ачтаа билээ. Үр хүүхэд нь эцэг эхийнхээ сэтгэлийг нь зовоохгүй амар амгалан байлгаваас энэ нь ачийг нь хариулж буй хэрэг юм. Үүний тулд эцэг эхтэйгээ элдэг зөөлөн харилцаж, өг сургаалыг нь даган биелүүлж, эрдэм намд шамдан эцэг эхээ асран хамгаалж, ажил үйлсэд туслан нэмжин сэтгэлтэй, бусдад тустай, эрүүл бие, саруул ухаантай, зөв сайхан амьдрах хэрэгтэй байна хүүхдүүдээ. За хүүхдүүдээ гэрийн даалгавар чи аав ээжийнхээ ачийг хэрхэн хариулна гэж бодож байна вэ? Бодлоо дэвтэртээ бичээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.